Цэнгэг аялал. За, контент бэлтгэж явж байгаа. За. Үгийн цом юм бол онцлог болохоор яг бус тэмцээнийг бодвол нөгөө хувийн тус хийж байгаа дамдэр нь байлгах юм одоо байгаль ээлтэй байдаг. Эколог тал руу илүү сайн байдаг. Тэгээ өнгөрсөн жилээс бид нар чинь нөгөө залгамж чалгаа өгөөд авраг болсон баг нь тэмцээний хийдэг болцсон. Тэгэхгүй бол нөгөө манай цэнгэг клуб чинь нөгөө нэг олон жил нөгөө насаараа хийн гэдэг юм уу та. За. Өөрсдөө зэбэ ихээр нөгөө тэмцээнд бэлтгэх хугацаа байхгүй. Тэгээ нөгөө амжилт гардггүй. Дандаа нөгөө өөрсдөө ингээд 100 моноод даал. Тэгээд нөгөө юу гэдгийг загас магсаж инлээл тэгээд хүн хүч амар их ордог болохоор тэгээд өнгөрсөн жилээс хойш залгамж чалгаа өгөөд ерөөсөө Монголын загасчлаг спортын холбоотоо өгөөд тэгээд тэр холбооныхоо нэрмжт болгоод одоо ингэ явж байгаа. Тэгэхээр үгийн цомд одоо энэ удаа цэнгэг клуб амжилт гарнаа гэж итгэж байна. Контент хийж байгаа. Тэгээд нэг тамирчин дагж байгаа. Тэгээд танаа 100 юм шиг. Аширт нөө. Тэ. Жорж болох уу? Болно. Тэгээд тамирчиндаа садаа болохгүй. Жохон зайнаас ганц нэг яриа бол өөрөөс нь заавал зөвшөөрөл авч байгаа яриа авч байна. Тэгээ. За тэгээ ямар ч сан зөвшөөрөл авцгаа. Тэгээд хэдүүл орцгой. Тий, амтаа зөмсгөө орцгой. Тэгээ шүүгчөөс зөвшөөрөл аваад ороод ирсэн байгаа. За. Тэгээ тамирчиндаа битээ саад болоорой гэсэн. Чамд ингээ саад болохгүйгээр юм уу асууж болох уу? Болно. Энэ дөрвөлжин дотор чи хаанч загасчил болох уу? Боломжгүй юу? Энэ зоонд тухайн хичнээн баг байна. Бүх хүмүүс нь орж ирээд тэгээд бүгдээрэнд нь ижил тэнцүү боломж байдаг. Тэгэхээр их гоё байдаг өвлийн загасчтай. Тэгээ энэ зоонд орж ирээд хүссэн газараа сууж болно. Тэгээд тэрийг бол ингээ уралдаад шүгэл дуурангууд уралдаад авдаг байгаа. Тэгээ хаанаа суухаа шийднэ. За миний хувьд одоо 2 цэг авсан. Энэлийн юун дээр 1 цэг. Энэлийн нүүрэн дээр 1 цэг, энэ нүүрэн дээр 1 цэг авч байгаа. Тэгээд ерөнхийдөө эхний юугаа тийчээчээ хурж ирээд энэ юугаа үзэж байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ цэгээ бас уралдаж авч ийн гэж ярьж штэ тий. Энийгээ болоо зүгээр би энд орж ирнэ гэж авдаг юм байна штэ. Заавал ингээд хүч хөдөлмөр гаргадаг юм уу? Тэг штэ. За. Ерөөсөө орж ирээд уралдацгаана гэсэн үг. Гэхдээ миний ойлгож байгаагаар болохоор нуур бол тэртээ тэргүй бол чиг загастай байлгүй дээ. Янгуудаа одоо жишээ нь чи яг эндээ суухын тулд супер нь энэ цэг байна гэдгийг яаж мэдтий? Өмнөх өдөр нь бид нар судалгаа хийдгэн. За. Тий. Багийнхан хурж ирээд 4 дахь өдөр хурж ирээд судалгаа хийгээд тэгээд юу яадаг. За ер нь энэ цэг дээр суувал гайгүй юм биш үү гэдгээ одоод гүнийхээ ирлээтэй гаргаад тэгээд сууцгаагаад. За. За алтлаа. Хижээлээ өөрсдөө судлаад загас маань юу идэх дуртай юм бэ? Бүдид яг юу идэх юм бэ гэдгийг харна. Тэгээд тэр хижээлүүдээ юу авдаг вэ? Өөртөө багсарч зуурдаг. Энэ бол дандаа одоо миний доор бол одоо ингээд мөнгөн цагааны сүрэг ороод ирсэн. Тэгээд тэгэхээр эн чинь мөнгөн цагааны сүрэг ороод ирсэн байна гэдэг өөр төрлийн загас байгаа гэсэн үг үү? Ер нь бол алга нь байгаа, цухаа байгаа, мөнгөн цагаа яаж гээд загас бас байгаа. За. Тэгэхээр одоо юу гэдэг чи тижээлээ сая нэг юм загсан зориулаад хоолоо бэлдсэн гэсэн чи загсан зориулж гин үү? Эсвэл бол загсан зориулж байна. Би мөнгөн цагаан гэдэг загсан зориулж байна. Мөнгөн цагаан гэдэг загсан зориулж байгаа. Тэгээд энийгээ бариад байгаа юм уу? Тий. Ингээд нийт загсныхаа жингээр уралдаж байгаа бид нар. Нийт барьсан. Ой, энэ хийсэд уурга нь орчоод ирсэн. Хийс гарч штэ. Хийсэд гарчлаа. Тоол хамаагүй одоо тэгээ сүүлд нэг үр дүнгээ үзэхийн тулд жингээр нь үзэх юм байна шүү дээ.
За энэ нөхцөл байдал бол амар хүнд байна тий. Одоо энэ араа ингээ Ахаа, хүссэн үзээгөө гарч штэ араа. Өвлийн загасчлалын хамгийн гоё юм нь юу вэ гэхээр одоо жишээлбэл өөрийгөө яг ингээд ялан дийлдэг маш хүнд цагаагаар нөхцөлд суудаг энэ бол надад илүү гоё байдаг. Ер нь бүгдээрээ маш их даараад тэгэл тэрэн дотор тэмцэлтэл бүх хүнд ижил тэгш боломжтой тэмцэлтэл хамгийн гоё доо. Одоо жишээ нь миний ойлгож байгаагаар болохоор нөгөө бусад багийн тамирчтай тэмцэхээс гадна байгалийн нөхцөл байдал өөрийгөө хэн байна гэдгийг даван туулж яана гэсэн. Яг зөв тэр л хамгийн гоё. Яг наач. Ерөөсө гол санаа нь тэр. Яг миний хувь хүн бол өөрөө тийм тэмцэлдэх, загасчлах, тийм чи спорт гэхгүй. Спорт загасчил гэдэг юмд маш дуртай. Тэгэл одоо яг нийт загасчил дундаа тэгэл онлайнаар загсараад ингээд явах нь гоё байдаг та. Тэгээд энэ байгалийн хүнд нөхцөлд загсарны өөрөө уусах хэрэгтэй гоё. Хасах 30 градус, 32 3 градус цуугаад гар хөлөөлдөгөл суудаг. Тэгэл дараа нь гарч ирэх тэр мэдрэмж одоо үнэхээр нэг гоё та. Энд ингээд тэмцээн болж ийн гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэмцээн чи энэ ингээд дөрвөлжин дотор ингээд явагдсан юм ба шүү дээ. Та энд гаднатал нь яг юу хийж яваа юм бэ? Яг энийг яг амьдаар нь харах гэдэг бол бас амдаа яг дотор нь орж байгаа тамирчин огт мэдэрч чаддаггүй байхгүй. Гаднаас харах бол их гоё байдаг. Тэрийг одоо яг юу гэж тодорхойлох сайн мэдэхгүй байна. Гэхдээ өвлийн тамирчин нэг үзэгч багтаа тэмцэн штэ. Яг үнэхээр үзээд суух юм бол гоё шүү. Талдаа 300 км яваад 2 өдөр ийм цас мөсөн дээр ингээд суух нь бол кайф юм уу? Одоо юу гэсэн үг юм? Тамирчдын зан аршин, үйл хөдлөл, тэгэл сандрал, тэгэл одоо фэлт тамирчдыг бас фэлтийг харах бас гоё байдаг шүү дээ. Тэгсэн чинь би сая ингээд асуусан. Таныг бас координатор гэнэ үү? Тэгсэн юу гэсэн үг юм? Яг зүгээр юу тамирчдаа дэмжиж одоо хаана хамгийн идэвхтэй, хаана хамгийн боломжтой газар байл тэрийг тамирчдаас төрүүлж хараад хил чохол үүрэгтэй байгаа. Тэрнээс биш бүсний дуудахыг яаж хардیں۔ Та харахгүй шүү дээ. та бүсний дуудахыг яаж нөгөө яг оролцож байгаа тамирчдаас л харна. Өөр харах боломжууд байхгүй. Тэгэхээр тамирчид бүгдийг хэлж өгнө. Тэрийг л харж баясангаа бас нэг илүү мэдээлэл олдоо тамирчиндаа нэг хүч санаатай тэгэл сууж идэг та. тэмцээн болгоныг ингээд клуб зохион байгуулдаг гинэ. За. Тэгээд ер нь зохион байгуулалт гэдэг нь юу гэсэн үг юм? Ямар хөө юм бэ тий? Зохион байгуулалт гэхээр бас нэлээд ажиллагаатай. За. Одоо энэ зоо татхаас эхлүүлээд хамгийн медаль, цом, бэлэг одоо ивент идэвхжинтэй ярилцаж байгууллагуудтай ярилцаж ивент идэвхэх байгууллагуудыг идэвхжүүлдэг. Тэгээд нэг тийм ажлууд байна. Хоёрдугаар заагүй шүүгчнэрийн орон гэр байрлах байр хоол хүнсний төлөвлөлтийг зохицуулдаг. Тэгээд хамгийн гол нь тамирчдыг шуурдраг тэгш тэ одоо боломж тэгштэй тийм аятайхан газар зохион байгуулахыг бид нар өөрсдөө хийж энэ аяыг судлаа тэ. Тэгээд ер нь жигд загастай байхаар аль болохоор хүмүүсийг тамирчдыг цайруулахгүй хоошин суулгахгүй тэ. Нэг аятайхан тэмцээнд оролцоод ягаасаа гээд ингээд зохион байгуулдаг. Яг ажиллагаа ихтэй танах өөрсдөө зохион байгуулж үзсэн мэдж байгаа. Тэ? Залуучууд яаж ядардаг. Ер нь бол ажиллагаа ихтэй тэрнээс бэлтгэл ажил айгуу чухал. Цайран гэхээр чи одоо загас барихгүй бүтэн 3 цаг сууж байгаад нэг цагаас барихгүй гэхийг цайрна гэж байгаа. Тэгж байгаа. Тэгэхээр чинь одоо амар гоё ингээд цагаараад байна гэж би ойлгоод байсан. Тэр биш юм уу? Тийм биш. Одоо өнгөрсөн тэмцээнд улсын аварга дээр 110 тамирчин ороход би ганцаараа цайрсан шүү дээ. Тийм үү? Ихний үе дээр 110 хүнээс ганцхан би цайрсан. Тэгээд ийм ч тохиолдол байдгийг. Ямар ч тач эхний өдрийн тэмцээнд дууссан дүн мөнгө үдсэн юм шиг байна.
Тэгээд одоо нөгөө нэг дагаад тамирчныгаа байнга ингээд дагаад байх сайн хэцүү. Тэгээд энэ цогтой байгаа юм шиг ахлагчаас төрж асуу. За юутай бро? За. За яаж энэ нөгөө нэг дүн мөнгө уралдаа суусан уу? Суудаа. За. За. Манайх суудаа явчлаа. За. Ямар хөө шүү. Одоогоор өнөөдрийн өдөр багаар бол урд. Оо, nice шүү. Ямар мунд вэ? Нэг даалга хоёрт чемпионс урд манайх. Оо за. Манай залуучууд яаж вэ? Залуучууд давгүй. Манай жижиг хашаа нэгээр гарсан. Өдөр маань 4 гараад би 5-аар гараад бига 6-аас. Тэгээ оройд 8 гарч. Тэгээ багаар 24 оноотой. Урд. Юу вэ? Юу хийж вэ? Багашаа дижитал зурж байна. Өнөөдөр би хэмжээнд сайн ажилласан учраас ерөнхийдөө дижиталээ өөрчлөхгүй өчтөрийнхөө дуусаа байгаа. Чи юу вэ? Бэлэн дижитал нэг одоо орсод юм болсон гэж байна. За ерөнхийдөө бас улсаас сахиж байгаа. За энэ болохоор бодлого дандаа ийм хар шороо сүртэй байдаг. Саяны дижитал бол. Тэгээд дандаа л нэг загсны иддэг юм орсон. Дээрээс нь жоохон өнөр хамт оруулдаг юм орсон байна. За төгөлдрийн судалсан зурш тэ. Тий. Тэр хоёроо цуг суусан. Альталтаа суусан. За А заа юм уу тий? Аа за. Энэ ч одоо энэ Мэргэн шанаа. энэ шанаа энэ Аа за энэ ч 13.1 дэх заяа. За миний хувьд бол төгийн суусан. Нэг энэ дээр суусан. Би энэ дээр суусан. За 2 3 ингэж цоолсон. Энэ хоёр ч гэсэн гэхдээ асуудалгүй тижэл дээр гэхдээ асуудалгүй тижэлтэй гарсан. Гол нь энэ нь бол зүгээр хамгийн сайн тоглохгүй авч байгаа хгүй. Энэ хоёр нь бол оёртоод авчихсан. Энэ шууд энэ 5 м дээрээс бүр ингээд чинь доош нь буудахгүй. Тэгэхээр нэгдүгээр цэгээ бол яалч юу эндээ аваад энийг хідэн ч хүн байсан чи булаацлалт заа. нэгдүгээр за нэгдүгээр зэрэг алдууд. Е зон дээр бол энэ одоо урд нүрний одоо ингэж байгаа гэсэн үг шүү дээ. А зоны үсгээр. За. Бас Энэ цэг бол албатай цэг ер нь маш сайн цэг тийм. За. Тоглох шаардлагагүй зах зам. Тэжээгээд 5 минут ягаас цагс орж ирлээ. Хурд хийлгсэн юм байна тий. Энэ одоо хурд хийгээл 12 м байна тий. Эсрэг цэггээр нь ямар ч хүн цэг байсан. Одоо бид чинь хөөг явуулсан. Уусаа ойлгомжтой. Тэгэхээр ерөөсөө энийг аваад Энэ хамтраа авах юм байна. За тэгвэл ингээл дуусах. бүх юм боллоо. Тэгээ бүгдийг ойлгосон тий. Бүх цэг авсан. За маргааш нэг дайрыг. За манай том байраа да. За. Цэнгэг тэгвэл. Цэнгэг. Ганц асуулт асуухад байгаа. За. Сайн нэг ийм манайх чи нэг синегээр нэг нэвтрүүлэг бэлдэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө өгөөж цомгоод ярих юм бол нэг хэдхэн хүний нэр гардыг бэл. Тэрний нэг нь бол та өөрөө. Өгөөж цом нь гоё нь юу юм? Яагаад өгөөж цомд ийм хайртай? Бид нар би анх 13 онд нөгөө Америкийн дэлхийн аврах Монголын баг явсан юм л та. Тэгээд бид нар яваад тэгээд би тэгсэн ямар болтыг үзчихээ. Тэгээд ирээд жилийн дараа бид 14 онд өгөөж цомд авах зохиожсэн. Тэгээд ер нь хувинд нөгөө амьдаар нь catch and release учраас энэ их гоё яваад байна л та. Засыг албагуугаар шууд буцаага тавьж болдог гэдэг хэмжээ авах юм байна байхгүй. Тэрэндээ дуртай тэгээ энэ хомтой гэдэгсэн. Дэлхийн авраг нь 4 жил гэсэн юм даа. Тэгээд авах гэдэг зүйл юм. Тэр нэг амтаа алж болохгүй гэдэг юм. Тэгээс catch and release нь гоё доо. Хомтой болтын гэдэг бид харуулсан. Тэгээ одоо үргэлж 12 дахь жилдээ явж байгаа. Баяртай байдаг та. За үеийн 2016 тэмцээн. Өнөөдөр буюу 2016 оны 3 сарын 19-ний Пенгагийн өглөө эхлэх гээд дэлхийн талбай руу би явж байна. Амжилттай хийх гэж байгаа. Одоо талбай дээр тэмцээн одоо ингээд эхлэх гэж байна. Хоёр үе яв. Ачаач мөр харцгаая.
түрүү жилийн авраг авсан клуб нь энэ жилээ зохион байгуулаад байгаа юм шүү дээ, тийм. 2 жил дараалал авраг болоод нөгөө тэмцээн зохион байгуулалтаас төлөөдөг. Тийм үү. Бас тийм дүрмтэй юм уу? Тэгэнгუთ таад зохион байгуулангуу авраг аавна гэж үзэж байгаа юм ба тий? Тий. Алах нь байна шүү дээ. Загслал гэдэг нь гоё юм уу? Эсвэл тэмцээнд орох нь гоё юм уу? Сүүлийн хэдэн жил бол дандаа спортоор явсаар байгаа. Спортоо ер нь бол дондцсон л байгаа л да. Харин ч дулаахан байна. Жохон салхитаа гэс тооцвол саяны дархан цомомоор бол хасах 35 байсан шүү дээ. Энэ бол айгүй дулаахан. Бүртгэ тайлан шийдсэн л шүү дээ. Нэр ганц усаа сая дархан цомд алт авсан шүү дээ. Тэр мэдрэмж ямархуу байна. Тэгээд хувийн дүгээр хүрэл авсан шүү дээ, тий. Тэр мэдрэмж яг ямар байдгийг. Гоё шүү дээ. Гоё гэхээс өөр хэлэх үггүй л үт юм да. Зурлаачтайгаа ярьжсэн чинь энэ дунд болохоор чиний хувцас нүдэнд тусч ийн гэдэг. Энэ яг хитэн дээр энэ нэг юу байхгүй. Одоо манай тамирчид чинь ихвчин дандаа энэ Норфиныг өмсөж байгаа. Одоо энэ Норфин чи өөрөө дэлхийн аваргын спонсор одоо толгой компани юм уу. За. Тэгээд Орос, Латвид, Европт үйлдвэрлэдэг. Тэгээд мөсний загасчлалын ер нь өвлийн энэ хувцаар бол тэргүүлэгч юм технологитой. Тэгээд миний энэ загвар бол яг бүр олд скултэй хуучны загвар. За. Одоо энд ингээ харангуй дандаа нэг сүүлийн хувцастай хүмүүст яваал л та. За. Тэгээ миний энэ бол бүр одоо бараг аваад хэдэн жил болж байгаа. Би нэг 10 жил болж байгаа. Дэлхийн хувцтай. Тэгээд нэг саяас 2 сая хооронд байдаг загвараас шилтгаалаад хувцсандаа юу. Тий. Тэгээ энэ гутлууд угаасаа нөгөө ийм нөгөө ус нэвтэрдэггүй дотроо юм дулаалгатай. Тэгэл нэг 2-300 мянга төгрөг хэлээ. Тэгэхээр дэмий юм шүү, шал дэмий юм шүү. Амар өндөр зарцтай юм шүү. Яшиг. Бодлоо. За, дахиад нөгөө нэг контентийнхаа бас давуу талыг яваад манай багын бро одоо Crown Bros клубыг ахалж яваа. Дурлах юм нь юу вэ? Ингээ сууж байгаа л жаргал юм шүү. Амар зов зовол дараа нэргээд харахад уу? Тэр чинь эн чинь кайф гэсэн үг юм уу? Кайф л баг. Тийм л багта тий. Тийм. За. Гэтэ таны чи энэ жил миний хувьд бол нэлээд сайн үзнэ гэж бодож байгаа шүү дээ. Чамаг ирсэн чи би цаг болчих. Би лааж ирсэн шүү дээ. Надад эсрэгээрээ үйлчлээд шүү дээ. За явсаар гад Мөнхбатар дүүдээр ирчээд байна. Одоо хэд дэх жилдээ орж байна? 4 дэх жилдээ. 4 дэх жилдээ. Энэ юу хийгээд байгаа юм бэ? Энэ нөхлөө вэ? Тэжээлээ хийгээл. Тэжээл гэдэг нь юу гэсэн үг вэ? Загсаа дуудах. Дууднаа. Тий. Ер нь аэробт бага загснаа одоо дуудах юм байна. Хоолыг нөгөөд байгаа гэсэн үг. Хоолыг нөгөөд гэсэн үг. Тэгээ чихээр орж авч байгаа юм л гэх үү? Ааха. Нэлээд амжилттай явж байгаа юм шүү. Ер нь давгүй. Тий. Тэгвэл миний бодлоор ирээдүйд бас нэг юм дуулах залуучуудын нэг энэ залуу гэж боддоо шүү. Энэ хардаа. Нэг хөлгөө те.
Угисан тэмцээн амжилттай өндөрлөө. Нийт орсон багтаалста адомрая. Ихэвчлэн байсан хитээсэн бид бас хурд хийгээд загсад бас айгүй хурднэр нэр бодолтой тэг үгүйсэн шүү зөө. Өнөөдөр маш сайхан дулаахан байлаа. Бүгдээ халуун хурсандлоо. Тэгээд Багийн дүнгийн хавгорыг дэвтүүлээ. Хавгорын 62 оноор аавдлоо. 62 оноор. Гурдгорын 50 оноор фишинг баадиглоо. Хостосалт дигсэн байна. За ингээд үгийцэн 2026 тэмцээний Орогдгоор байрыг 36 оноор чемпионс. Бид байрыг эзэн Цэнгэг клуб. Хоёрдугаар байрын шагналт бид байрыг эзэн Ноён толбогчтой Цэнгэг клуб. Димаха. За. Хоёрдугаар байрыг эзэн За, бүсгүй дагчтай үгийцэн 2026 тэмцээний багийн дүнгийн тэргүүн байр аль клубаа бараа хийдий. Үгийцэн автоматар тэмцээний хамгийн том загсны эцгийг дуудъя. Энэ бол Рикки 840 грамм сухад загсан чемпионс клубын дамжиг Нямху. За энэ тийшээ Баады физикурийн гарын мэдэг. Баады шоуги. За ингээд хоёрын дүнгийн 2-р байрыг 2 оноор Афган клубын дамжиг Аюш. Хоёрын дүнгийн тэргүүн байрыг 2 оноор Цэнгэг клубын дамжиг Хашчинов. Да, хоёрын Онгоцын бүсний тагсрын үгийцэн тэмцээний аврал шатарлаа. Ол багийн шоугийн канай бидэг. Үгийн тэмцээний ивент итгэж Бананака Камбарас. За би Цэнгэг клубын дамжигч Ашчлуу байна. За мөсний загсчлаар хичээллээд яг 2 дахь жилдээ болж байна. Тэгээ одоо өнгөрсөн жилийн үгийн цамаас эхлээд тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. За эхний өдөр зооноосоо нэгээр гарсан. За эхний өдрийн хувьд бол нэг салхитай өдөр байсан болохоор ерөнхийдөө хурд хийхэд бол их тухтай амар байсан, сатог оролцолт мөсөн байхгүй. За тэгээд гүний хувьд 8-9 м буюу харьцангуй гүйхэн байсан учраас бас их
амар байсан. Тэгээ ер нь C зоонд орсон, ерөнхийдөө жоохон загас багтай зоонд орсон. Тэгэхдээ зооноос бол нэгээр гарч ирсэн. Зоогоо затгарч ирсэн. Үгүй цом бол ер нь бол 4 сарын 1 ингээд хуулиар одоо загасчлах хорой эхэлдэг. Нэгсэндээ загасны үржлийн хугацаа удирдал эхэлж байгаа болохоор тэгээд загасчдын дунд бол хамгийн сүүлийн одоо тэмцээн, одоо хаалтын тэмцээн буюу одоо загасчдын баяр гэх юм одоо. Энийгээр одоо олон жил ингэж хийж байгаа маш том тэмцээн л дээ ер нь бол тий. За 2 дахь өдрийн хувьд маш нартай, огт салхихгүй. Манай агарын даралт багтай боловч загасны итгэвчд жоохон муутай байсан. За тэгээ бас зооноос 2 дахь өдөр зооноос дахиад нэгээр гарч ирээд хувийн дүнгээр автомедаль авлаа. Маш их баяртай. За мөн манай багийн хувьд өчигдрийн 1-р үеийн дараагаар багаараа 3-р байранд явж исэн. За өнөөдөр бол бүгдээрээ байр батгах, ахиулах зорилготой орсон. За тэгээ манай багийнхан өнөөдөр бүгдээрээ маш сайн жигд оролцлоо. 5 дамирчин маань зооноос нэгээр гарлаа. 1 1 2 2 5 гэсэн байруудаар ороод манайх мөнгөн медаль багаараа мөнгөн медаль авлаа. За өчигдөр эхний өдрийн дараах байдлаар их нэгт явж байсан багасаа нэлээд олон онооны зөрүүтэй ард нь хоцорсон байсан учраас өнөөдөр хичнээн чигч арай нөхөж чадсангүй. Уу яг ер нь бол Цэнгэг клуб мөсний загасчлал дээр ерөөс амжилт гаргаагүй олон жил болж байна. 13 жилийнхээ босгон дээр энэ жил ер нь бол мөсний загасчлал дээр нэлээд хүч хайсан. Тэгээд дархан цомын тэмцээн дээр аврагын цомыг авсан, хувь дүнг бас авсан. За одоо энэ удаагийн үе цомоор бас анх удаага ингээд манай Цэнгэг клуб 13 жилийн босгон дээрээ одоо бид чинь анхнаас нь ахуулаад нэг ЗБ баг байсан. Тэгээд одоо багийн дүнгээр мөнгөн медаль авлаа. Алт руу бол нэг 3 онооны зөрүүтэй л орлоо. Тэгээд хувийн дүнгээр бас алтан медаль авлаа. Энэ бол яг хөө тэгээ багийн амжилт мэдээж 5 хүн ордог болохоор 5 тамирчин энэ тэнцүү байх хэвээр. Тэгээд мэдээж коуч нараас үүргээ гүйцэтгэх нь маш сайхан байна. Тэгээ багаараа ямар ч гэсэн тэргүүлэх хэмжээнд бас ирсэн байна. Тэгээ энэ жилийн мөсний загасчлал 2 дахь ингээд медаль авч байна. За манайх сая 1 сард дархан зомд алтан медаль авсан. За дархан зомд алтан медаль авахд бол ерөнхийдөө багийн тэмцээн ч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй болдог. Тэ дархан зомын маань онцлог нь 3-1 баг болж ордог. За манай 3 хүн бол бүгдээрээ жигд оролцоод тэ ерөнхийдөө оноо нэлээд тасархай төрүүлсэн байгаа. За энэ үгийн цомын хувьд бол 5 тамирчин оролцдог нэг багаас. Тийм учраас бүгдээрээ маш жигд байх шаардлагатай болдог. За хэн нэгэн живэхэд маш хэцүү байдалтай. Живэх буюу одоо зоонд хойгуур байр эзлэхэд хэцүү үр дүн гардаг. Тийм учраас бүгдээрээ жигд ээжэж амжилттай үзүүлдэг. За одоо ингээд мөсний загасчлал ингээд хаалтаа ивчлээ. Тэгэхээр бид нэр бол ер нь бол тэгэл зуны тэмцээндээ флайда одоо тэргүүлэх хэрэгтэй байна. Цэнгэг клубүүд бол флайас одоо улсын авраас бол медальгүй явж байна. Тэгэхээр бас ингээд өөш мөгөш орохоос ахвал олон ажил төлөвлөж байна. Тэгээд явна. 2 сарын хугацаанд бэлтэх. Энэ дэр одоо багаараа бэлтэнэ. За онцлогийн хувьд бол дархны тэмцээн бол маш их гүнний хувьд бол янз байдаг одоо хиймэл нуур карьер учраас за манай үгийн нуурын хувьд бол байгалийн нуур учраас гүний хувьд бол жигд. За тэгэхээр дархан дээр бол бүр нэлээд их судалгаа хийж тэ бүх гүнээ мэдэж хаана нэрлээ хаана загас тогтож байгаа хаана тоогоо байна гэдгээ маш их тооцоолж иж зоонд ордог. За энэ үгийн цомын хувьд бол биднес ерөнхийдөө гүний зураг за аль цэг маань илүү идэвхтэй байна гэдгийг хараад оролцдог. За мөн тэмцээнд оролцсон нийт тамирчтай бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд ямар ч гэсэн энэ жилийн үгийн цомыг зохион байгуулсан Про 40 одоо клубын ах нартай баярлалаа. Сайхан тэмцээлээ. Тэгээд одоо энэ үгийн цомч одоо загасчдын хамгийн одоо толгойтой барьдаг маш сайн тэмцээн одоо чансаатай тэмцээн юм да. Сайхан хийлээ. Тэгээд аваргын игнээ жагссан баг тамирчид одоо спорт өндөр амжилтыг хүсье. Бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд Цэнгэг клубтээ баяр хүргэе. Кул байлаа. Цэнгэг
аялал.